За бид уламжил ёсороо сугмаа эмчтэйгээ ярилцсанаа. Эмэгтэйчүүд эмч сугмаа эмчсүүдэд ирээд байна. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За өнөөдөр бид эмэгтэй хүн бүрийн одоо давж тулах нэг зүйлийн талаар ярилцсанаа. Энэ бол цэвэршилтийн талаар ярилцсан. Гэхдээ цэвэршилт эхлээд хоёлаа ер нь бол жоохон нас залуучууд байгаа гэдгийг яг үнэн үү юу гэдгийг та надад хэлээд өгөхгүй юу? Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд бас тийм яриа болцсон. Нилээд насан залуучууд байдаг болчихсон байна лээ. Ер нь бол цэвэршлийн дундаж нас нь болохоор нэг за ер нь 45-аас нэг 55 насыг бол цэвэршлийн дундаж нас гэж үздэг. Тэгэхээр тэрнээс өмнө цэвэршихийг одоо нөгөө залууч буюу цэвэршилд эрт явагдаж гин гэж бол ярьж байгаа. Цэвэршилд их явагдах маань болохоор тухайн эмэгтэй хүний одоо амьдралынхаа турш хэрэгжилж байгаа одоо эмний бодис дааврын эмчилгээ ч юм уу те эсвэл одоо тамхи таталт биеийн жингийн илүүдэл гэх мэтчлээ олон зүйлсээс шалтгаалдаг. Гэхдээ яг сүүлийн 18 оны статистикийг Монголд одоо байгаа статистикийг харахад бол 49.7 байна гэдгийгсэн. Тэгэхээр яг энэ тоог хэрвээ харахад бол тийм эрт явагдаж байгаа гэж бол бодохгүй байна. Яг нь манай эмэгтэйчүүд бол ихэнх нь ерөөсөө цэвэрших гэдэг юмс амар айдаг. За цэвэршихгүй юмсан гэ тэрний тулд одоо юу хэрэглэх үү, юм ууга заавал нэг сарын тэмдгийг ирүүлж авах хэрэгтэй юм шиг тэгж хүлээж аваад байхгүй. Гэтэл цэвэршил бол угаасаа өөрөө байгалийн процесс. Тэгэхээр одоо хэрвээ жирэмсэн болсон бол төрхөн үнэн те тэрнтэй л яг адилхан эмэгтэй хүний одоо өндгийсний нөөц дуусаа дааврын маань нөгөө хэмжээ маань угаасаа 35 наснаас хойш жоохон багаар багасч идэг. Багассаар нэгэнд одоо ингээд өндгөвчний даавар буураад ирэхлээр тэр үед ахиа сарын тэмдэг ирэхэл болж байгаа тий. Үүнийг болохоор цэвэршилт гэж одоо хэлж байгаа. Гэхдээ байгалийн процесс учраас заавал ингээд одоо 50-д 60-д хүртлээ заавал сарын тэмдэг ирж явах хэрэггүй. Хэрвээ өөрт ямар нэгэн зөвөр байхгүй байвал энэ бол байгалийн процесс болдгоор бол болвол яг хэвэн гэсэн үг. Ихэнхдээ ямар байдлаар хүлээж аваад байна? Цэвэршилт гэхээр бүр үнэхээр айцтай хүлээж авдаг. Бараг л би эмэгтэй хүн биш болж чинь гэхчлэн хүлээж аваад шүү дээ. Яг нэрнээс ахуулаад хүмүүс аюух айцтай. Тэгэхээр одоо өмнө нь нэг юм бохир байж байгаад одоо цэвэршиж байгаа юм шиг тий яг тэгж хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт нэрнээсээ олчихно. Хоёрдугаар талаас сарын тэмдэг ирэхэ болчихлоор би одоо жирэмслэхгүй гэдгээс айж байгаа хүмүүс энэ. За тэр бол мэдээж жирэмслэхгүй болж байгаа. Тэгээд түүнээс гадна болохоор одоо сарын тэмдэг ирэхэ болно цэвэршнэ гэдэг маань би одоо эмэгтэйлэг байдлаа алдаад одоо жишээлбэл дуу хоолой би бүтээцтэй ер нь бүх юм маань одоо эрэгтэйлэг хэлбэр рүү орлоо гэж ойлгоддаг. Гэтэл тэнд бол тийм бол байхгүй. Цэвэрснээрээ нэгдүгээрт одоо сарын тэмдэг ирэхгүй байх нэ жирэмсэн болохгүй. Түүнээс биш би физиолог дээр бол тэгэж одоо эрэгтэйлэг хэлбэртэй болох гэсэн тийм одоо юмнууд бол байхгүй. Гол нь нөгөө нэг одоо бид нар нөхөрчгийн насндаа те одоо байгаа насндаа дааврын тогтолцоо маань аягүй сайн эмэгтэйхтэй байжгаад тэгээд тэр даавар маань багасаад ирснээс болоод бие маань хямардаг байхгүй. Жишээлбэл одоо ямар шинж тэмдгүүд илэрдэг гэхлээр гинт одоо сууж агаад гинт одоо нүүрлөө олон цээж рүү бие рүү халуун оргих ч юм уу те эсвэл нөгөө шөний нойр их багасдаг эсвэл сэтгэл санаагаар жоохон хямардаг. Одоо жишээлбэл бид нар сарын тэмдгийн эрхийн өмнөх үеэр ч юм уу сарын тэмдэг ирсэн үеэр хүртэл ингээд нэг юм хямралтай байдал байдаг шүү дээ. Яг тэр юм маань л одоо өдөр болгон л тавтагдаад байна гэсэн үг. Тэгэхээр гэхдээ энэ шинж тэмдэг хүн болгон заавал илэрх албагүй тий дааврын өөрчлөлтийг тэр бие организм нь хэр зэрэг хурцаар хүлээж авч ийн тэрнээс болоод илэрж байгаа шинж тэмдэг нь хүн болгонд харилцан адилгүй. Тэгтэл цэвэршилт гэдэг юм болохоос өмнө цэвэршилтийн өмнөх үе гэдээ бас юм явагддаг. Тэр нь дунджаар бол 2-5 жил үргэлжилж байгаа байхгүй. Тэгэхээр цэвэршлийн өмнөх үе маань болохоор сарын тэмдэг ингээ алдагдаад хэлж байгаа. Алдагдаад одоо жишээлбэл нэг юм за сар болгон гэж ярихлаар буруу болчиход байдаг л да. Ер нь нэг нөө мөчлөг доктортой буюу 21-с 35 хоногийн давтамжтайгаар байнга сарын тэмдэг ирдэг байсан маань одоо 35 хоног максимум байсан бол 40 хоноод ирдэг ч юм уу эсвэл заримдаа 60 хоноод ирдэг. Эсвэл 3-4 сар ирэхгүй байжсэн ахаад ирдэг ч юм уу те. Ингээ сарын тэмдэг алдагдаж эхлэхийг бол нөгөө юу цэвэршлийн өмнөх үе гэж хэлж байгаа. Тэгэхээр нас нь бол бас ер нь 40-оос дээш наснд эхэлнэ гэсэн үг. За тэгээд яг нөгөө цэвэршилт гэдэг маань бол яг юу хэлээд байна гэхлээр бүтэн нэг жил сарын тэмдэг ерөөсөө ирэхгүй дундуур нь одоо ямар нэгэн байдлаар цусархагч юм гараагүй те борч юм гараагүй ингээд нэг жил юу ч гарахгүй байхыг энийг цэвэршилт боллоо гэж хэлдэг. За тэгвэл энэ
нэгд байглаараа болдог зүйл юм байна. Тэгэхээр энийг эмэгтэйчүүд манд хүлээж авахдаа сэтгэл зүйн бэлтгэлтэй мэдлэгтэй байх нь чухал юм байна тий. Ингэснээрээ ямар сайн талууд байх вэ? Юу мэддэг байх хэвээр. За тэгэхээр сая нөгөө байгалийн процессыг мэдчихлээ, жирэмслэхгүй байна, сарын тэмдэг гарахгүй болохоос ш бусдаараа яг би гэдэг хүн байдгаараа л байна гэсэн үг тий. Тэгээд бид яг нөгөө даавраас олоо саяны хэлсэн шинж тэмдгүүд илэрч чинь энийгээ өөрөө хэрхэн даван туулахаагаа л ер нь мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс болохоор яг нөгөө одоо бид ингээд зовирлаад тэнгүүд би яг дааврын муучи тэгээ буцаас сарын тэмдэг ирүүлчихье эсвэл шинж тэмдэгээ дарахын тулд одоо найзуудынхаа зөвлөсөн эсвэл нэг найзад нь эмч зөвлөсөн имийг бүгдээр авч хэрэглэдэг ч юм уу те. Энэс тийм арга байхгүй үстэй. Ямар арга? Саяны хэлдгээр одоо за ингээд хэлгээд байна тийм дааврын яг нэг хэсэг бол тиймэрхүү юм бол байж олон л та эмчилгээний хувьд болохоор одоо шинж тэмдэг зовирыг багасгах эмчилгээл хийдэг байхгүй бид тэгэхээр эхний ээлжинд бол одоо жишээлбэл тасгал хөдөлгөөн хий за ингээд шингийн юмаа сайн уу ер нь бол өдөрт 30 минут идэвхтэй тасгал хийсэн нь таны цэвэрлэлтийн үеийн нөгөө илэрх шинж тэмдгийг 75%-аар бууруулдаг гэж үздэг. Тэгэхээр одоо нөгөө яг 45-аас дээш насны цэвэршил болох насны эмэгтэйчүүд маань яг идэвхтэй хөдөлгөөн айгу бага байд юм байна л да. Тэгэхээр ядаж яг ч юм уу эсвэл өглөө гараад нэг жоохон гүйчдэг алхацдаг ч юм уу те. Энэ байгаа юм маань танд одоо шинж тэмдэг илэрхгүйгээр та ингээд цэвэршээд сарын тэмдэг ирэхэ болчих болно гэсэн үг. Тэгэхээр тухайн үеийг хэрхэн яаж даван туулахаа тэгээ энэ байгалийн процесс гэдгийг ойлгоцсон байхад бол энэ тийм өөрнөө амар юм хүнд хэцүү сэдв бол биш. Тэгэнгүүт нөгөө найз хүүхнүүд хоорондоо байж байгаа л за одоо миний сарын тэмдэг алдагдаад хэллээ. Гэтэл нөгөөхийнх нь ирээд тахлаар тэрийг одоо би илүү их одоо муу байх гэдэг ч юм уу те. Яг тэр өнцгөөс хүлээж аваад хүмүүс агай их нөгөө ийм уугаа сарын тэмдэг ирүүлээ л та гэсэн хүмүүс агай их байдаг. Гэхдээ яг сүүлийн үед бол агай тийм хүлээцтэй ханддаг байсан. За угаасаа л болох ёстой процесс юм байна гэдгийг мэддэг болчиход байгаа. Хэрвээ мэдгүйгээс бол янз бүр их олон дааврын юм ч юм уу те их юм хэрэглээд тахлаа буцаад нөгөөх маань хавдрын өөрчлөлт эмгэгүүдийг бас үүсгэх боломжтой байгаа. Тэгэхээр ер нь л тийм замраагүй заавал юм уугаадах шаардлага байхгүй. Үнэхээр өөрт саяны хэлсэн шинж тэмдгүүд байвал яг эмч ингээд эходоо үзэж байгаад те сарын тэмдгүүдийг ажиглаж байгаа даавруудыг харж байгаад дааврын өөрчлөлт бүр юм огцом өөрчлөлттэй байхгүй бол эхлээд за та ийм тасгал хийгээд үз тэгээ ажиглая. Үгүй бол ургамлын гаралтай юм уугаад үзье те эдгээр маань хэр зэрэг үр дүнтэй хаа нэ. Бүр нөгөөнд зовир өгөөд үнэхээр их зөөгээд байвал бид нараас даавар одоо нөхөх хэмжлэгээ гэдэг юм бас хийж болдог. Тэгэхээр хүн болгоно л одоо цэвэршил болохлээрээ заавал ийм уухай өстой бол биш те. Тэгээд зовир байхгүй. Найзад тань тохирсон ийм танд тохирно гэсэн үг биш аа. Тэгэхээр яг өөр тохирсон эмчилгээг л мэргэжлийн хүнээс авах нь зүйтэй байх. Ялангуяа нөгөө 45-аас дээш наснд болохоор нөгөө хөхний хавдар, умаа зүний хавдар эдгээр риск маань улам нэмэгдээд эхэлж байгаа. Тэгэхээр энэ үед өөртөө яг тэрийг сайн мэдэхгүй байж байгаа, суураа мэдэхгүй ээжж хамаагүй даавар юм уух бас ер нь жоохон эрсдэлтэй. За тийм бас нэг яриа байдаг. Энэ юу гэхээр цэвэршилтийн дараажаар эмэгтэй хүний хөгшрөлт өмнөхөөсөө илүү хурдан явагддаг гэдэг. Энэ хэрэг үнэн бодтой. Ер нь бол дааврын нөгөө өмнө нь одоо жишээлбэл 100% ялгаруулдаг гэсэн эстроген, прогестерон гэдэг хоёр одоо даавар гэдэг байхгүй. Тэр маань 100% байлаа гэхэд одоо цэвэршилт болоод ирэхлээр тэр маань ингээ нөгөө нас руугаа төхөөд ирэнгүүт баг багаар буурсаар агаад хэмжээ нь одоо жишээлбэл 10% та ч юм уу байлаа гэж бодоход бид гарч байгаа өөрчлөлт маань төдий чинээ ер нь бол байж болно. Тэгэхдээ одоо сэтгэл санаа гэдэг юм бол хамгийн чухал. Одоо цэвэрчлээ би хөгшөрчлөө гэдэг яг өнцгөөс сэтгэл санаагаа хүн бэлтцсэн байвал яг нэг юм одоо өглөө босоод толинд харсан ч гэл өөрийнхөө нүрэн дээр дахиад нэг үрчлэн нэмсэн юм шиг те. Яг тиймэр хүлээж аавна. Гэтэл за угаасаа энэ юм болж байгаа би одоо хангалттай юм гоё вэ. Надад ингээ өөртөө сэтгэл хангалуун цэвэршилтийг ерөөс хүн дээр хүлээж аваагүй байхад тэр сэтгэл зүй гэдэг юм хүнийг яаж харагдуулах вэ? Бид нар одоо жишээлбэл өглөө босоод нэг хувцас өмсчод надад энэ жоохон онцгүй харагдаж байна гэдэг бид нар өөрсдөө л толгоондоо кодлж байгаа ш тэрнтэй адилхан цэвэршил чинь угаасаа л болдог процесс юм. Шууд цэвэршил болохлээрээ одоо тэд дахин хөгшөрнө гэсэн судалгаа хаанч байхгүй. Тэгэхээр тэрийг өөрөө яаж хүлээж авч тэрийг яаж даван туулна. Тэгээ гол нь хөдөлгөөн гэдэг юм чинь илүү нөгөө буцаад бидэрт хэрэгтэй байгаа юмаа орлуулах юм маань хамгийн чухал байгаа байхгүй. За дасгал хөдөлгөөнийг маш сайн ойлгох нь мэргэжлийн эмчтэй үзүүлэх нь нэг зүйл байна. Цэвэршилтийн дараачаар бэлгийн амьдралд яаж нөлөөлөх болоо. Одоо энэ чинь сэтгэл зүйтэй холбоотой гэж байна. Би организмд бас тодорхой хэмжээний өөрчлөлт гарах юм байна. Тий. Саяны яг хэлсэн шинж тэмдгүүдээр хамгийн бас нэг чухал нэг юм нь болохоор хүтрээ хуурай ших гэдэг юм байдаг. Тэгэхээр тэр эстроген гэдэг даавраас болоод бидний хүтрээний чигшлэл хангалттай сайн байж ах хэвээр. Гэтэл тэр маань нөгөө даавар нь буураад ирэхлээр тэр хүтрээний салт маань жоохон хуурай шид эхэлдэг. Тэгэхээр хүтрээ хуурай ахлаар бэлгийн харилцаанд ороход нөгөө өвдөл зовир аюух илрээддэг.
тэгэхээр нөгөө өвдөлтөөсөө болоод нэгдүгээр татгалзах байж болно тий. Хоёрдугаар талаар угаасаа даавраасаа болоод ер нь бол жохон бэлгийн дур хүсэл өмнөхөөсөө арай жохон буурна. Ахаа тэгэхээр энэ хоёр юмнаас болоод нөгөө цэвэршилт болсон бол бэлгийн харилцаанд орохгүй ч юм уу тий гэдэг тийм ойлголтууд бас аягүй байгааддаг. Гэтэл одоо бол орчин үеийн тэрийг нөгөө хэрэв үнэхээр хуурайшил байгаа тэрэн дээр нь аюултай байхгүй бол чигшүүл хэмжлэгийн юмнууд зөндөө өгөх болсон. Гэрээрээ хэрэгэлдэг тостэй крем одоо лаач юм уу тиймэрхүү юмнууд маш их байдаг болсон. Тэгэхээр тэрийг ашиглаад бэлгийн харилцаагаа бол доктортой авч үлдэхэд цэвэршилт ямар ч нөлөө авахгүй. Яг хуу бэлгийн дур хүсэл тодорхой хэмжээгээр бол буурч гихсэн хэдэж тухайн хүнийхээ одоо жишээлбэл нөгөө өмнөх цэвэршилтийн өмнөх наснд бэлгийн амьдрал хэр их доктортой байснаас их шалтгаална. Угаасаа одоо жишээлбэл нэлээд одоо тооны хувьд цөөхөн давтамжийн хувьд цөөхөн байсан маань цэвэрлэлийн дараа улам илүү цөөрнө. Угаасаа доктортой байсан хүний хувьд бол бүр их одоо өөрчлөлт ороод идэггүй. Цэвэрлэлтийн нөө чигшүүлэх юмнуудаа сайхан ашиглаад тэгээд үзүүлээд байхад ямар ч асуудалгүй. Тэгвэл яг үүнтэйгээ ингээд уялдаад бэлгийн амьдралдаа бүр илүү муугаар нөлөөлүүлээд одоо тавтамжууд нь багасаад ирэхээр мөн яаж нөлөөлөх вэ? Энэ нөлөөлөл бий юу? Нөгөө депресс талын юмнууд аягүй ажиглагддаг. Нэгдүгээр нөгөө гэр бүлийн доктортой харилцаа нөлөөлөд эхэлнэ тий. Тэгээд нөгөө үүнээс гадна нөгөө эмэгтэй хүний яг нэг өөртөө нэг итгэх үнэлэмжийн асуудлын юмнууд бас аягүй их дагалдаад ингээ буурсан орж ирдэг. Тэгээд би одоо цэвэрсэн юм чи хөгшөн болцсон гэдэг өнцгөөс бас аягүй хүлээгээд авцсан. Тэгэхээр яг сэтгэл зүйн хамгийн их ер нь ингээд хүмүүсийг ажиглахад сэтгэл зүйн л аягүй их өөрчлөгдсөн болохоос биш би энэ өөрчлөгдсөн юм байдаггүй байхгүй юу. Тэгэхээр за яг мэдээж тэр сарын тэмдэг ирэхгүй нэг бол ойлгомжтой ханаа би энэ учиргүй амар одоо таргалаад учиргүй эрэхтэй хүн шиг болоод те эсвэл үс сургаад ч юм уу одоо ингээд тэгсэн юм байхгүй. Яг л гоё ингээ харахад эмгтээлгээрээ байгаа хэрнээ сэтгэл зүйн өөрөө тэгээд яг ингээд би одоо хөгшин болцсон одоо бэлгийн харилцаа байхгүй ч юм уу те би ингээд цэвэрсэн гэдгээрээ бүх юмнаас өөрийгөө одоо юм гинт одоо эрс өөр болсон юм шиг. Яагаад ийм зүйл ер нь нийгэмд ингэж их тархацсан юм бол та юу гэж боддог вэ? Би бол яг хувь хүнийхээ өнцгөөс бол нэгдүгээр нөгөө одоо яг Монгол талаар энэ талын нийгэмлэг гэж байдаг байхгүй. Тэгэхээр тэр нийгэмлэгийн ч гэсэн одоо ягаар цэвэршил гэдэг нэр томьёо угаасаа өөрөө нэгдүгээрт буруу. Тэгэхээр менопауз гэж ер нь бол нэрлэдэг яг нөгөө үндсэн нэршил нь бол англи нэрээрээ тэгэхээр энэ маань сарын тэмдэг зохисхийг хэлж байгаа. Тэгэхээр яг нөгөө Монгол руу нэр томьёогоо оруулахдаа цэвэршилтгээ оруулчихлаар нэгдүгээрт айгүй тийм эвгүй одоо нэр томьёо болсон. Хоёрдугаарт энийг одоо анханаас нь энэ бол байгалийн процесс шүү болдог юм аа. Та ингээд цэвэрснээрээс одоо ямар ч танд би ийм сөрөг нөлөө байхгүй. Энэ бол одоо бид нар ингээд нас нэмэл бие организм баг багаар хөгшөрж байгаатай яг л адилхан тийм юм. Та хөгшөрлөлтөө сэргийлэх гэвэл одоо идэвхтэй хөдөлгөөн чинь л маш чухал шүү гэдэг юмыг анханаас нь одоо жишээлбэл олон нийтийн радио телевиз ч юм уу те эрүүл мэндийн боловсролтны нэг аягүй сайн суулгаад өгсөн. Гэтэл одоо сүүлийн үед л одоо манайхан цэвэршилтэйг аягүй сайн илүү ойлгоод за би энэ дээр ийм юм анхаараа тгий гэдгээ эсвэл их чин цэвэрших гэдэг энэ одоо яах ёстой вэ? Ер нь юу хэрэглүүл зүгээр вэ гэдэг юм амжилт ханддаг болж байгаа. Өмнө нь болохоор одоо жишээлбэл нэг найздаа Оросоос дахиад ийм юм аваад дууссан. Одоо сарын тэмдгийн ирүүлэхийн тулд одоо 65 хүртэл даавар юм ууцсан хүмүүс бас явж идэг байхгүй юу? Тэрнээс болоод эргүүлээ дахиад нэг өөр эрүүл мэндийн дааврын ямиг ер нь тэгээд чамаагүй ууснараа одоо цусыг аягүй хөтгөрүүлээд зүрх судасны асуудлууд харуулт хүртэл үүсэх боломжтой. Тийм болохоор нөгөө өөрсдөө гэрээрээ аягүй хэмжлэгээ хийгээд цэвэршгээс л ингээ айгаад яваад хүүхнүүдэд гэсэн. Одоо орчин үед бол амар зөв хүлээж авдаг болсон. Тэгэхээр энэ нэг одоо нийтийн эрүүл мэндийн боловсрол одоо илүү их сайжирч байгаа хэл гэж би бол бодож байгаа. За баярлалаа. Сугармын амчаасаа маш дэлгэрэнгүй мэдээллийг авч өглөө. За тэгээд яг энэ хүн мэдээллийг та магадгүй ингээд дундаас нь сонсоод гүйцэд мэдээлэл авч амжсангүй гэж байгаа бол бид манай Монгол Визийн YouTube хуудас болон за мөн пэйж хуудсанда яг энэ хүн ярилцлага цувралаар ингээд оруулж байгаа юм шиг. Сугармын амчин маш олон зөвлөгөөнүүд манай аль бие усны Facebook, YouTube хуудаснуудад байршсан байгаа. Тэр болгоноос та үзэж болох юм аа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За зөвхөн би та бүхнийг эмэгтэйчүүдийн эмч сугармын эмчтэйгээ уулзал